Сайн уу? Сайн байна. Хоёр влогоор та нартай уулзаагүй. Тэгээд өнөөдөр одоо би та нарт өөрийн яг сүүлийн 14 хоногийн амьдралаараа бичлэг хийгээд бас хүргэе гэж бодлоо. Энэ маань юутай холбоотой вэ гэхлээр би сая 13 хоногийн өмнө COVID-19 вирусээр эрэг гарч одоо яг тус вирусыг тусаад эмчлэгдээд одоо ер нь бол буцаа сөрөг болсон. Тэгээд явж байгаа. Яг одоо бол 460 орчим хүн тус вирусыг насварсан байгаа юм билээ. Тэгэхээр яг энэ бол бүр үнэхээр ярихгүй болохгүй сэдв. Тэгээ яг одоо хөв иргэнийхээ өмнө зүгээс бол би та нарт бас ийм юм хэлхийг хүслээ л дээ. Тэрнээс одоо өдөр болгон л бид нар коронавирус тэдүүн насварлаа гэл ер нь бол айгүй их стресстэй буюу нийгэм өөрөө ингээд цочирдсан дээрээ бүр ингээд яахаа мэдэхгүй паниктаад ингээд маш олон хідэн саяулаа ингээд явж байгаа тийм яг байдал нүдэнд харагдаж байгаа. Нөгөө 14 оноо хүнтэй юм яриа гэсэн чи одоо бүр юм их ярьж чадах болсон шүү дээ. За хамгийн дөрөнд хэдүүлээ яг COVID-19 гэж яг ямар өвчин бэ те яг ямар вирус болоод ингээд тархац юм байгаа юм бэ гэдгийг дахиад нэг эхнээс нь саная гэж бодоод байна л да. Тэгэхээр COVID-19 буюу Coronavirus Disease гэж товчлогддог. 19 гэдэг нь болохоор яг хамгийн анхны тохиолдолд гарсан 2019 гэдгийн 19-ыг бол ингэж оруулсан байдаг. Корона гэдэг нь болохоор титэн буюу юм вирус маань өөрөө юм олон салаа юм өөрөөсөө юм биетүүдтэй учраас тэрийг нь бол корона гэж нэрлэгддэг тийм вирусын төрлүүд байдаг. Яг титэн вирусын 7 төрлийн вирусын хамгийн сүүлд батлагдаж гарч ирсэн вирус нь бол энэ COVID-19 гэсэн вирус энэ өвчлөл байдаг байгаа. Яг анхны тархац яаж эхэлдэг вэ гэхээр зoonotic буюу одоо нөгөө вирус амьтан дээр очиж дотор нь ороод тэгээд ерөөсөө тэндээсээ мутацлагдаж гарч ирдэг вирусыг бол zoonotic буюу ийм амьтны гаралтай вируст бол ингэж оруулд юм байлээ. Вирус маань өөрөө хамар, нүд болон хүний амаар дамжин хүний биед ордог. Тахлааны систем өөрөө ингээ муудаад ирэх үед буюу ядрах, одоо хоолгүй явах, сүлдэх яг тэр үед ингээ вирус идэвхжиж маш хурцтайгаар хүний биеийн дотроос гадна одоо хүнээс хүнд дамжих тийм үйл явц гардаг ийм вирус байгаа. Би бас нэг судалгаа үзгээд хүн цагийн дотор 20 удаа өөрийнхөө энэ орчинд одоо толгой нүүр орчинд хүрдэг гэсэн тийм судалгаа хийх байдлаар хэдүүлээ айл болох гараа сайн угаагаад нүүрэндээ хүрэхгүй. Тэгэд коронавирусээр өвчлсөн хүмүүсийн дунд судалгаа хийхэд хүүсийн хувьд бол эрэгтэйчүүд илүү тусдаг. Насны хувьд бол өндөр байх тусмаа илүү хүнд тусдаг. Хүн дээр өвчлсөн хүмүүсийн 4-3 нь бол уушиг, зүрх болон зүрхний ямар нэгэн өвчлөлтэй аль эсвэл чихрийн шижинтэй гэсэн тийм судалгаа гарсан байт юм байна. За тэгээ хэдүүлээ одоо би анх яаж мэдснэ одоо шинж тэмдэг гэж байгаа. Тэгээ хамгийн эхний шинж тэмдэг болохоор миний толгой өвдсөн. Толгой өвдөх, хоолой хорсох. Тэгээ ингээд нэг юм хоолой үе ингээд шүлсээ зайлахаар ингээд яг юм хөндөөрлөх биш нэг юм боогдоод байгаа юм шиг тийм мэдрэмж надад ингээд нэг юм дутуу залгаад байгаа юм шиг тийм мэдрэмж айгүйх төрөөд байдагсан. Нэг тийм сүлдцэн мэдрэмжтэй. Тэгээ хамрын нус гоожоод ерөөдөө ингээд яг нэг ширхэрч найтаадаг шүү дээ. Яг тийм мэдрэмжийг яг тийм эхний шинж тэмдгүүд бол илэрж ийсэн. Тэгээ яг шинж тэмдэг гарч эхлэнгүүт л би өөрийгөө ерөөд нь тусгаарлсан. Тэгээд оройн шинжилгээ өөрөө нөгөө төрөвчлсөн шинжилгээ аваад интернетээс захиалаад тэгээд хэрэгжилж утсан. Тэгээд тэр маань бол эрэг гарсан баа. Яг одоо хүмүүс болохоор ингэж яриад байгаа байхгүй одоо өөрийгөө хардаж байх амар хэцүү гэдэг. Тэгээд туссан болоо, тусаагүй болоо, яасан бол ийсэн бол яг тийм үед хүн угаасаа яг тийм мэдрэмж төртийн билээ. Тэгэхээр хэдүүлээ аль болох баталгаатай эмч буюу одоо яг эмнэлгийн байгууллагаас шинжилгээ аль болох тийм мэдээлэл дээр яг тулгуурлаж өөртөө бас эмчлүүл айгу зүгээр санагдсан. Тэгээ би хичнээн өөрөө эрэг гараад ингээ мэдж байгаа ч гэсэн яг нөгөө баталгаатай гэдэг утгаар нь би хувийн эмнэлэгт очиод шинжилгээ өгсөн. Тэгээд тэндээсээ эрэг гэсэн хариуг аваад би маш их бүр ингээ сэтгэлээр бүр ингээ цаанаасаа ингээ баг нөгөө өвчнөөсөө одоо нөгөө ханиалгаж ингэхээс илүү ингээ сэтгэлийн юугаараа ингээ санаа зовнилоороо шууд тахлаа баг унж байгаа байхгүй. Битгий паникт ороорой. Яа тэгэл энэ тэгтээ дөрөв ингээд одоо нэгэнд та туссан болол одоо энийг хурдан яаж эдгэх үү тэр тал дээр нь ингээд тэр хөнгөн эдгэх вэ гэдэг чинь бас аюул чухал болчиход байгаа юм. Тэгтээ дөрөв та ийшээ нэг
Тэг ингээд нэг ерөөсөө эн чинь халдвар авах бол 1 секундын л ажил болчихж байгаа байхгүй. Хэрвээ таны хайртай хүмүүс чинь ч юм уу те найз нөхөд чинь танил чинь тэгээ одоо юу гэдэг ажлын хүн чинь ингээд коронавирусыг тусаад ингээд тусныг та мэдж байгаа бол аль болох сайхан үгсийг одоо ядаж мессежээр явуулаарай. Яриад бол хэрэггүй байх. Корона туссан хүмүүс ерөөхдөө айгүй амьсгаа ингээд дээр өдөг учраас ер нь хүнтэй юм ярих ч гэдэг юм уу те бүр ингээд айгүй хэцүү. Тэгээд сайхан үгсийг дандаа хэлгээгээд би бинийгээс ядаж сэтгэл санаагаар дэмжээрээ. Энэ бол бидний бүр хамгийн том өгч чадах бэлэг байт юм билээ. Эхний 2-3 хоног бол ерөөхдөө маш хүнд байсан. Миний хувьд бол би өөрийгөө хөнгөн бол тусаагүй гэж бодож байгаа. Яг одоо хүмүүс болоо шинж тэмдэггүй гэдэг ингээд явж байгаа шүү дээ. Яг тийм бол тусаагүй. Нэг 100% таа байлаа гэж бодоход би бол нэг 40% таа өвдсөн байх гэж бодоод байгаа юм. Тэгэхээр 40% таа өвдсөн хэдий ч одоо яг эхний 3 хоног бол маш хүнд байсан. Надад яг ингээд миний бүр хамаг үе мөч ингээд бүр яг ингээд нэг юм байх арьсгүй яг ингээд би зүгээр ингээд тэг булчин яваад байгаа юм шиг тэгээ яг булчин ингээд зүгээр ингээд 2 өвдгөө ингээд хавсраад хэвтгэд хүртэл надад айгүй тийм хүнд байгаадсан. Халуурах гэдэг юм уу гэхээр яг биений градус яг 37 гарантай ч юм уу те яг нэг иймэрхүү ингээд нэг юм хагас юм зарс хийсэн тийм байдалтай яваад байсан. Эмний талаар бол яг ингээд интернетээр маш их мэдээлэл гэхдээ тэр нь буруу зөрүү маш олон юм тийм мэдээлэл аваа учраас яг тэрийг бол би та бүхэн өөртөө бас те яг хорооныхоо эмчээс ч юм уу те яг эмчээс тийм зөвлөмж авахыг бол би зөвлөж байна. Яагаад гэвэл одоо хэдэн мянгаараа ингээд групп үүсгээд яг нь тэр нь мэдээж тустай. Гэхдээ энэ чинь хүн хүний биеийн байдал өөр те зарим ямиг хэвтрүүлж хэрэглээд бүр тэрнээсээ хийсэн одоо хордлогонд орох жишээний тиймэрхүү байдлууд ер нь сонсогдоод байгаа. Тэгэхээр тэрийг бол би эмчээс заавал зөвлөгөө аваарай гэж хүсэж байна. Ингээд хороондоо заавал мэдэгдэх хэрэгтэй. Тэр чинь яагаад гэвэл одоо танаа байранд халдвар одоо ингээд гарчиж байгаа юм чинь мэдээж орцны ариутгалч гэдэг юм уу те одоо тухайн үсийн ариутгал тэр эдрийг бол жоох эрчимтэй хийх шаардлага гарах учраас тиймэрхүү одоо жижиг энэ ч юм бол бидний иргэний үүрэг болоо явчихж байгаа юм. Бид нар бас ингээд зөвхөн энэ гэрт байгаа хүмүүс биш. Одоо тэгээ орцонд таны ингээд дарсан кнопор зөндөө олон хэдэн зуулаа ингээд дэшээ доошоо гарч явна. Тийм учраас энэ дээр бас хариуцлагатай байхыг хүсэж байна. Яг би ганцаараа ингээд гэртээ яг хоригдсан. Гэртээ өөрөөрөө ингээд бас карантинлаад ингээд явахтаас яг ихний нэг хэд за нэг 3 хоног нь болол би ерөөхдөө яг нэг юм байдалтай. Гэтэ азар гэх юм уу те би бас өөртөө ингээд хоолундаа хийгээд ингээ ер нь бол яг ингээ босоод яваад ингээд явах боломжтой байсан. Тэгээд 4-5 дахь хоногоос эхлээд би ерөөхдөө бас өөрийгөө буцаагаад те нэг хэвийн амьдрал руугаа ингээ жижигэн харуулад явсан байгаа. Тэгээд энэ дээр бол миний өгөх зөвлөмж гэвэл заавал аль болох өөрийн хэмжээнд таарсан хөдөлгөөнийг хүн заавал хийх хэрэгтэй. Аль болох босоод хичнээн жоох ингээ ядрангүйсэн ч гэсэн босоод ядаж нэг бие хоёр стэйшнтэй сунгаад ингээд аль болох тийм байдалтай байхыг хичээгээрэй. Энэ дээр бас хэлэхэд би яг сая би өдөр болгон йог хийж агаад 2 сарын турш хийжсэн би дунд нь 7 хоног яг 7 хоног би ерөөсөө йога хийгээгүй байхгүй юу. Тэгээд яг тэр 7 хоногтой би вирус тусч байгаа хүндэрсэн гэх юм уу те. Тэгэнгүүт миний бас хийх гэдэг дүгнэлт нь ихлээр яг тогтмол хөдөлгөөн бидрийг бас угаасаа энэ коронавирусээс сэргийлэх юм шүү. Тэгэхээр тэрэн дээр та нар ч гэсэн анхаарай. Тэгээд хоёрдугаарт бол мэдээж хооллолт. Тэгээд аль болох эрүүл хооллоод тэ аль болох ногоо, шүл, тонны шүл идэх тэ яг энэ нөгөө хүний эрч хүчийг сэлгэдэг яг тэр хүнсийг хэрэглэхийг бол би зөвлөж байна. Ганцаараа эмчилж байгаа одоо энэ маш олон хүмүүс байгаа. Тэгээд эдгээр хүмүүс бол яг би аль болох уцаар ч юм уу тий яг ингээд хайртай дотны хүмүүстэйгээ бас холбоотой байгаарай гэж хүсэж байна. Яг ингээд хүн ганцаараа тэгээд хүнтэй юм ярихгүй ч гэдэг юм уу тий яг ингэхлээр хүн угаасаа хамгийн түрүүнд шууд нойргуудалд орно. Тэгээд нойргуудал гэдэг маань өөрөө ерөөсөө таны тархлааны систем угаасаа бүр ингээд муудсан байна гэсэн үг болоо явчихна. Би бас яг дундуур нь бол нойргуудалтай өөрчлөсөн. Би ер нь угаасаа нойр муутай тэгэнгүүт ингээ яг ингээ тийм хүн яг ийм байдалтай ганцаараа ингээ ирэхлээрээ бүр ингээ цагийн хязгаар ингээ байхгүй болоод те ингээ явчихдаг. Тэгэхээр хөдөлгөөн, хооллолт, нойр гэд ерөөсөө энэ гурав бол яг таны эмчилгээ болдог. Яг ерөөсөө тархлаанаас илүү эмчилгээ угаасаа энэ дэлхий дээр байхгүй.
Тэгээ миний хувьд болохоор 2 тунтай вакцин хийлгэсэн байсан. 2 тунгаа хоёуланг нь хийлгэсэн. Вирусэл буюу одоо нэг хятад вакциныг хийлгэсэн байгаа. Тэгээд яг тэр вакцинаас ч болоод тэр юм бас хөнгөн туссан байх. Тэгэхээр одоо вакцин маань олол одоо бидний юу гэдэг ингээд өвчин коронавирус тусахгүй гэсэн тийм 100% баталгааг болол ер нь вакцин хийж өгдөггүй. Коронавирусын вакцин болол хорвоо дэлхийд дээр одоо хамгийн хурдан бүрдсэн буюу одоо 65-6 хоногт бүрдсэн одоо юм ерөөсөө цаар ганц юм амар хурдан бүрдсэн вакцин байд юм байлээ. Яг одоогийн байдлаар вакцины сонголт ч бас айгүй гайг болсон юм шиг байлээ шүү дээ. Тэгэхээр энэ боломжийг аваад тэ вакцингүй байгаа маш олон орн байгаа. Одоо тэдрийг бодвол бид нар маш их ингээд боломжтой сонголттой болчихж байгаа энэ үед бол заавал вакциныг хийлгээд аваарай гэж уриалгаар байна. Гэр дотроо ингийн үед бол маш дулаахан гуцсан байх хэвээр, доороосоо даарахгүй байх хэвээр. Яг ингээд би бас яг дунд нь нилээн ингээд гайгүй болцсон байх үедээ би нөгөө нэг гадаа бороо орсон байхлаар би нөгөө цонхоо нэгээд унтчихгүй юу. Тэгээд яг нөгөө шүн болол өөрөө жоохон сэрүүхэн л байсан байлээ л дээ тэр өдөр гадаа. Тэнгүүд яг шүн гэж байж захтаа болоо салхи авсан юм шиг байна. Тэнгүүд шууд маргаашнаас нь эхлээл миний хоолой бүр буцаад ингээд айгу хуурай ханаалгаад нэг тийм байдалтай болсон. Тэгээ одоо ч гэсэн миний хоолой ер нь яг ингээд нэг юм яг бүрэн гүйцэд бол зүгээр болоогүй байгаа. Ингээд хэрэг та нар сонсож байгаа бол юм жахан бүдүүн дээрээ бүр бүдүүн болоод. Тэгээ хүмүүсийн дунд би бас нэг юм яриа сонсоод байл л да одоо корона туссан цаг хугацааны асуудал гэсэн гэлтэй одоо нэгэсэндээ өөрсдөө одоо би тусаг одоо юу гэдэг ингээд бодоо явж байна. Тэгэхээр энэ бол нэг тийм зөв бодол биш гэж бодож байгаа би. Яа тэгэл яг таны тэ одоо яг өөрт чинь ямар өвчин ямар тэр доор нууц юм байгааг хинч мэдгүй учраас тэ аль болох энэ эрсдлээс угаасаа өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Ер нь бол би сайтай гэж би өөрийгөө боддог. Тэнгүүд яг миний хувьд бол үнэхээр бас яг ингээд тэр аюу хэцүү байсан болохоор би ингээд ер нь хүмүүст аюу хэлсэн байхгүй бас уцаар ингээд бит өөрсдөө сайн хамгаалаа, өөрсдөө сайн хамгаал. Яг ингээд юу гэдэг тусаад би баг дээр тахлагаа авчин гэдэргээд яг өмнөдөө бол тусаад та хэр хүндэрхийг хинч мэдэхгүй. Тийм учраас өөрсдөө анханаас нь л сайн хамгаалаарай. Тийм тэгээд нэг юм хэлэхээ марчиж амт үнэр гэдэг жаа тий. Тэнгүүд би болохоор ерөөсөө амт үнэр алдаагүй. Тэнгүүд би бас хизээ алдчих юм бол гэл ингээл нөгөө байнгын янз бүрийн үнэрлээстэй тий ингээл яадсан ч арай ерөөсөө тий амт үнэр бас алдахгүй байгаа. Айгүй маш олон хүмүүс байгаа юм бэлээ. Гэхдээ би яг юугаа алдсан бэ гэвэл би хоолны дуршлаа бүр алдсан. Их хэмжээний эмийг ингээд нөгөө хүн байнгын хэрэглээд ирэхээр угаасаа нөгөө хоолны дуршил маш бага болчдөг. Тэгэхээр ингээд хүчээр чамаагүй одоо тэр хоолоо ингээд зөв хоолоо ингээд сайн хэрэглэж авах хэрэгтэй шүү. Ямар нэгэн байдлаар хүний биеийг ингээд нөгөө ийм сүлдэх ч гэдэм үү те эмзэг болгоод ер нь бол орхичдаг. Тэгэхээр бид нар яг энэ эмчилгээнийхээ дараа бас яах хэрэгтэй вэ гэхлээр маш сайн одоо энэ детоксинг буюу ийм эмгүүгээр ингээд буцаагаад нөгөө зөв хооллоод те ингээд байнгын эрүүл энергитэй байлгаад ингэж нөгөө биеэ сайжруулж ийм хэвийн байдал нь авчирч өгөх хэрэгтэй байлээ. Тэгэхээр корона тусаад идэгцэн ч юм уу тийм хүмүүс байх юм бол бас тэрэн дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээ эцэст нь хэлэхэд сайхан цаг утгагүй ирэх баха. Хэдүүлээ гоё. Би ч гэсэн хөдөө явмаар л тэгээд ингээд тэгээ гоё ингээд бүр яг тийм юм хүн айгүй их сандин байна. Тэгээд хэдүүлээ бас утгагүй тийм үедээ тэгээ гоё дуртай юм хийгээд гадагшаа доторшаа аялаад тэгээ явах гэж би найдаж байна. Тэгээд ингийн тулд болол би эргэн бүрээс те хүсэж байгаа зүйл гэх юм бол те өөрөөсдийнхөө төлөө гэр бүлийнхаа төлөө бид нар маска зүүж гараасаа аваад чинь цэвэр байдлаа маш сайн хадгалаад тахлагаа дэмжиж хэдүүлээ те бинийгаа тэгж хамгаалах юм билээ. Тэгэхээр та бүхэндээ тэгээсэй гэж хүсэж байна, уриалж байна. Тэгээд та нартай эрүүл энхийг хүсье.